За нийтээр тэмдэглэх баяр ёслолын амралтыг одоо зохицуулах гэж одоо орж ирж байгаа хуулийн төслийг ерөнхийдөө дэмжиж байгаа. Энэ хууль батлагдаад 22 жил болсон байна. Зохицуулагдахгүй асуудлууд амралтын өдөр 7 хоногийн ажлын өдрийн дундуур таарчих юм бол шилжүүлэх үү, шилжүүлэхгүй байх уу, амрахгүй байх уу гэдэг одоо нэлээд асуудлуудаас үүсдэг. Үүнийг зохицуулах гэж байгаа сайшаалтай. Монголчууд үндсэндээ 365 хоногийн 120 хоног орчимд амарч байна. 7 хоногийн хагас бүтэн сая өдөр, дээрээс нь одоо нийтээр тэмдэглэх баярын өдрүүд 10 өдөр. Ингээд 120 хоног. Үлдсэн хугацаанд ажилладаг. Тэгэхээр энэ одоо ажил, амралт, ажлын бүтээмж, амралт хоёр бол хоорондоос зохистой харьцаатай байх ёстой. Энэ зохистой харьцаа алдагддаг. Дээрээс нь 7 хоногийн дундуур одоо нэг өдөр амрах маргааш амралтын өдөр гээд амарч ирснийхээ маргааш ажлын өдөр гээд тэр хэмжээ одоо ажлын бүтээмж буурах, ажил салгардах иймэрхүү зүйлүүд гардаг. Үүнийг зохицуулах чаг бол зөв гэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо Мартын 8 их үрсийн баяр, Бурхан багсын дүүцсэн өдөр, улс тунгасны баярын өдөр, Чингис хааны мэндэлсэн өдөр гээд одоо энэ баяруудыг бол амралтын өдөр таарах юм бол дараагийн ажлын өдөр рүү шилжүүлэхгүй байх. Ажлын өдөр таарах юм бол амралтын өдөр рүү шилжүүлэх иймэрхүү зохицуул бол зөвөө. Амралтын өдөр таарах юм бол дахиж сунгаж амрахгүй байх. Ажлын өдөр таарчих юм бол амралтын өдөр рүү шилжүүлэх. Ийм бол зохицуулт байгаад үндсэндээ энэ 7 хоногийнхаа хөдөлмөрийн бүтээмж, ажил амралтынхаа хуваарийг бас зөв болгох талдаа бол ийм байх нь зөв байх гэж бодож байгаа. Тэгэхгүй одоо юу гэдэг. Тэгэл амраал гэдэг байж байгаа л 7 хоногийн дундуур нэг амраал, хагас бүтнээр амраал ингээд байх нь бол хөдөлмөрийн бүтээмжд бас нөлөөтэй. Амралтыг бол ингэж бас хитрхи хавтгааруулж болохгүй байх гэж бодож байгаа. За гол асуудал бол бид цагаан сар наадам битүүний өдөр ажлын өдөр байдаг. Ажиллаад байдаг, маргааш шөнийн болох гэдэг гэр орноо цэвэрлэмээр байдаг, бэлэг хачгаа бэлдмээр байдаг, бууз баншаа цэгцлэмээр байдаг гэдэг олон асуудал үүсдэг. Гэтэл одоо ажлын өдөр учраас ажиллаа хийх ёстой, эсвэл гэртээ ингээд тэр өдөр бол ажил бүтээмж болчдөг. Иймэрхүү юмудыг бид нэр тийм битүүний өдрийг амралтын өдөр болгох. 7 сарын 10 наадмын одоо өмнөх өдрийг амралтын өдөр болгох. За цаашлаад одоо шинэ жил 12-ийн 31-ний бас амралтын өдөр болгох. Иймэрхүү бас зохицуултууд бас байх ёстой баха. Энэ зохицуул талаас бас орж ирж байгаа хуулийн төслөөр дэмжиж байгаа. Ингэж одоо бид нар бас тийм үү нэгэнтээ ажилдаггүй нэр ёс төдий ажилдаг ийм амралтын ажлын өдрүүдийг амралтын өдөр болгоод аль бие ёсоор ингээд нэг цагаан сараар яг уртхан амарчдаг. Тэгээ шөнийн 3 хүртэл амарна гэдэг хөдөө гадаа явна, аав ээжтэй золгоно гэдэг нөгөө шөнийн 3-нд багт золгохгүй бас бөөн юм болдог, яар сандрал хөдөө гадаа явдаг, аваар осл хийдэг. Тэгвэл яг сунгуухан 50 хүн амарчдаг бай цагаан сараараа. Наадмаараа бас наадмын урд өдрөөс ахуулаад бас нэг хэдэн хоног амарчдаг байх. Нэг иймэрхүү зохицуултууд бас орж ирж байгаа нь сайшаалтай. Энэ агуулгаар бол энэ хуулийн төслийг бол ийм сайн зохицуултууд нь хэрэгтэй. Тийм зохицуулж чадаагүй асуудлуудыг бас зохицуулж байгаа сайшаалтай. Ингээд бас ингээд дэмжиж явах нь зөв байхаа гэж бодож байгаа. Харин одоо тэр 7 хоногийн дундуур амардгийг л үтэн болимоор байна. 7 хоногийн дундуур амардаг. Энэ л одоо бас бидний хөдөлмөрийн бүтээмж нөлөөлж байгаа. Энийг бас анхааралтай авах ёстой шүү л гэдэг хэлээ. За би зөвхөн үг хэллээ.